Сайн байцгаана уу? Шинэ бичлэгтээ тавтай морилно. За энэ хичээлээрээ бүгдээрээ word formation буюу үг бүтээх аргыг үзнэ. За word formation буюу үг бүтээхэд word family-гаар нь сурах нь ашигтай байдаг. Нэг үгийг ганцааранг нь биш бүх word family-гаар нь сурах юм бол илүү хурдцтай сурах боломжтой. За word family гэдэг маань ерөнхийдөө нэг язгууртай үгс гэсэн утгатай. За жишээ бүгдээрээ харъя. Act, action, active, activity. За act гэдэг нэг язгуураас ийм 3-4 төрлийн үг гаргаж болж байна. За act гэдэг маань үйлдэх эсвэл жүжиглэх гэсэн утгатай үйл үг байгаа. За action гэвэл үйлдэл гэсэн нэр үг болж байгаа. Active гэдэг нь идэвхтэй гэсэн утгатай тэмдэг нэр болж байгаа. Activity гэдэг нь бас нэр үг болж байгаа. Ямар нэгэн хүний идэх эсвэл үйл ажиллагааг activity гэж хэлдэг. Одоо жишээ нь recreational activity гэх юм бол чөлөө цагаараа хийдэг үйл ажиллагаа, хийдэг зүйлс гэсэн утгатай. За дахиад нэг жишээ нь болохоор success. За success гэдэг маань амжилт гэсэн утгатай. Succeed амжилтанд хүрэх, successful амжилттай, successfully амжилттайгаар. За сүүлийн жишээ create бүтээх, creation бүтээл, эсвэл бүтээлч үйл, creative бүтээлч, creator бүтээгч. За тэгэхээр иймэрхүү word family-г багцаар нь тэжлвэл илүү үр дүнтэй. Тэгээд багцаар нь ингээд авахыг хүсэх юм бол ChatGPT-гээс бас асуугаад нэмэлт ийм word family-нуудыг авч болох нэ. За нэг язгуур цээжлээд 5-10 шинэ үг сурах боломжтой, илүү хурдцайгаар сурна гэсэн үг. Одоо язгуур дээр янз бүрийн дагавар залгахаасаа өмнө prefix, suffix гэдэг хоёр зүйлийг үзье. Prefix гэдэг нь болохоор уртталт нь залгаж байгаа энэ дагаврыг хэлж байгаа. Suffix гэдэг нь болохоор хойдолт нь залгагдж байгааг хэлж байгаа. За энэ ногооноор тэмдэглэсэн нь болохоор base word буюу үндсэн үг, эсвэл root гэдэг нь болохоор язгуур гэсэн утгатай. За тэгэхээр suffix нь илүү их хэмжээгээр байдаг учраас suffix-ийг эхэлж үзээд тэгээд сүүлд нь prefix-ийг үзээд тэгээд хичээл маань өндөрлөнө. Нэр үг бий болгодог suffix-уудыг үзье. TION гэдэг suffix байгаа. Дагавар байгаа. Энэ болохоор information гэдэгт бас орж байна. Мэдээлэл гэсэн утгатай. За TION гэснээр төгссөн өөр үгнүүдийг олохын тулд бас ChatGPT-гээс асууж болно. Ер нь бол дагавар болгон дээр илүү их үг сурахыг хүсэх юм бол ChatGPT-гээс асууж болно гэсэн үг. Гэхдээ ерөнхийдөө ингэж төгсөж байна гэдэг чинь нэр үг юм байна гэд тогтоогод авчих юм бол ямар байдаг. Яг тэр үгийг мэдэхгүй ч гэсэндээ ядаж энэ нэр үг юм байна гэд мэдээд авчдаг гэсэн үг. За SION гэдэг дагавар division салбар гэсэн утгатай. ENCE independence тусгаар тогтнол гэсэн утгатай. ANCE гэж бас байгаа. Acceptance хүлээн зөвшөөрөл, хүлээн зөвшөөрсөн байдал, хүлээн зөвшөөрөл гэсэн утгатай. ITY creativity бүтээлч байдал, childhood бага нас, freedom эрх чөлөө, health эрүүл мэнд, discovery нээлт, friendship нөхөрлөл, attitude хандлага, socialism социализм, democracy ардчлал, biology биолог, happiness аз жаргал, development хөгжил. За ерөнхийдөө эдгээр дагавруудыг мэдсэн байх юм бол за энэ үг бол нэр үг юм байна гэж мэдэж авахд маш хэрэгтэй болдог ийм дагаврууд байгаа. За adjective suffixes буюу тэмдэг нэр бүтээдэг дагавруудыг үзье. Beautiful үзэсгэлэнтэй, hopeless итгэл найдваргүй, dangerous аюултай, curious сониуч, understandable ойлгомжтой, visible харагдах үйц, cultural соёлын, poetic яруу найргийн, magical эд шидийн, messy замбраагүй, childish хүүхэд шиг, active идэвхтэй, special онцгой, sensory мэдрэхүйн, friendly нөхөрсөг, observant гярхай. За гэх мэтчлэн noun suffixтэй адилхан adjective suffix-уудыг сурлаа. За одоо verb suffix-уудыг үзье. Activate идэвхжүүлэх,
strengthen хүчтэй болгох, beautify гоё болгох, organize зохион байгуулах, realize ойлгох, ухамсарлах. За verb suffix нь ингээд дуусж байгаа. Ер нь бол цөөхөн. За тэгээд adverb буюу дайвар үгийн дагавар нь болохоор ганцхан ширхэг байгаа. ly гэсэн дагавар байгаа. Easily гэх юм бол амархнаар гэсэн утгатай. Easy гэдэг маань амархан гэсэн утгатай. Тэгээ easily гэхээр амархнаар гэсэн утгатай. За одоо бүгдээрээ prefix-үүдийг үзье. Prefix нь болохоор урталт нь орж байгаа дагавруудыг хэлж байгаа. За anti гэдэг маань эсрэг гэж ойлгож байна. Anti болон anti гэж хоёр төрлөөр уншигддаг. Antivirus, antivirus вирусын эсрэг гэсэн утгатай. За co гэдэг нь болохоор хамтарч хийж байгаа юм дээр ер нь ашиглагддаг. Cooperate гэх юм бол хамтран ажиллах. Counter гэдэг нь эсрэг гэсэн үг. Counter attack гэх юм бол сөрөг товтлогоо гэж орчуулж байна. Dis гэдэг нь үгүйсгэх. Disagree гэх юм бол санал нийлэхгүй байх. За зүгээр agree гэх юм бол санал нийлэх гэсэн утгатай. Им гэдэг даавар болохоор биш гэсэн утгатай. Impossible гэх юм бол боломжгүй. In гэдэг нь бас биш гэсэн утгатай. Incorrect гэх юм бол буруу гэсэн утгатай. Correct гэх юм бол зөв гэсэн утгатай. Inter гэдэг нь болохоор хооронд гэсэн утгатай. International гэхээр олон улсын гэсэн утгатай. Олон улсын хооронд гэсэн утгыг агуулж байна. За IR нь болохоор бас биш гэсэн утгатай. Irregular жигд биш. Miss гэдэг нь буруу бас биш гэсэн утгатай. Misunderstand гэх юм бол буруу ойлгох. Understand гэх нь ойлгох. За non гэдэг нь биш. Non-profit гэхээр ашигын бус. Non-profit organization гэх юм бол ашигын бус байгууллага гэсэн утгатай. Pre гэдэг нь болохоор ямар нэг юмны өмнө гэсэн утгатай. Prehistory гэдэг нь болохоор бичиг үсгээс өмнөх үеийг хэлж байгаа. History гэдэг чинь түүх. Түүх ер нь бол ихэвчлэн бичигдсэн байдаг. Тэгээд бичиг үсэг үүсгээс өмнөх үеийг ер нь бол prehistory гэж нэрлэдэг байна. За sub гэдэг нь болохоор доор эсвэл дид гэсэн утгатай. Subway гэх юм бол газар доорх галт хэрэг гэсэн утгатай. Under гэдэг нь болохоор дутуу тэгээ бас доор гэсэн утгатай. Underpaid гэх юм бол дутуу цалинтай гэсэн утгатай байна. За ингээд word formation хичээл маань үгээр өндөрлөж байна. За тэгээд илүү их наривчлан англиг сурахыг хүсэх юм бол манай Daily Learning Lab.com-оос онлайн сургалтын мэдээллийг аваарай. За видеого анхааралтай үзсэн та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээрээ уулзлаа. Баяртай.